Бүгдэнд нь өглөө орой минь төргийа. Одоо бид нар бодлого бодож чадахгүй байгаа шүү дээ тий. Тэгэхээр яаж бодлого одоо ингээд зөв хариуг нь гаргах вэ гэдэг тухай зөвлөгөө өгч чинь. Тэхийн тулд хэдүүлээ програм суулгана гэсэн үг. Интернетээс шууд амцэг 2 гэж ороод интернетээс шууд гараад ирж байгаа шүү дээ тий. Энэ линкийг сонгож авах гэсэн үг. Сонгож оронгуудаа хийсэн. Ингээд линк татчихлаа тий. Тэнгуутаа энийг одоо фильтр дээр нь дараад нээж ороод энийг C диск рүү хуулчихна. Ингээд хуулчих шүү дээ тий. Хуулангуудаа инсталл оншуулчих. Тийм. Тинш. Одоо яах вэ гэхээр цонхон дээрээ дараад програма хайна гэсэн үг. Ирээ. Бол шууд фильтр руу хайсан чинь. Энэ шүү дээ. Тэгээд энэ апаны чинь гэсэн. Тэгээ англи хэлийг сонгоод тэгээд дараад энэ гут одоо жоохон ажиллагаанууд энэ дээр эхэлж байгаа. Энэ програмыг ажлуулаад сурчвал та бүхэн бодлогоо ойлгохгүй бодлого бол анализ хийхэд илүү хэлбэр болно гэсэн үг. Одоо энэ борд буюу хөлгөний номерыг тавиад хэмжээг нь жоохон томсгоод өгчээ. Одоо энэ баруун доод булны энэ цэг дээр ингээ маус нэгээр удаан дарж ингэж хөдөлж байгааз. Одоо яаж бодлого утгах вэ гэхээр жишээлбэл би одоо 3262 дугаар тасвал буюу одоо энэ дасгалын бодлогыг бодож чадахгүй байна гэх юм бол програм ашиглана гэсэн үг байхгүй юу? Одоо хамгийн хэцүү буюу энэ 3265 дээр үрж үзүүлээ. Өрхийн тулд яг үл энэ цахилгаан дээр дарахаар энэ арын түнэлүүд нь бүгд идэвхжиж байгааз. Цахилгаан дээр дарахаар идэвхжихгүй. Яг ингэ идэвхжингууд X дээрээ дарчих юм бүгд алга болчихно. Тэгээд яаж өрөх вэ гэхээр эхлээд цагаан өнгөө сонгоод өрчихнө. Ингээд өрсөлдөд тавих нь шүү дээ тий. Одоо хард үрсээ тогтоо энэ дээр дараад сонгож бас болно. Ингээд бүгд болцсон тий. Одоо энэ цэгтэй байх юм бол хар эхэлж гэнэ гэсэн үг байхгүй. Одоо яг үгээр энэ компьютер дээрээ дарчих юм бол шууд хар эхэлнэ гэж байгаа. Одоо бидний бодлого бол дандаа цагаан үуч очих учраас цагаан дээрээ дарж яж ингээд цагаан эхэлж нөхцөл үүснэ гэсэн. Цэгтэй байх юм бол хар эхэлж нэгээр болчихор болохгүй болчих шүү дээ тий. Одоо хариугаа шалгая. Шууд 3 өгч тий. Энэ маань яг ямар учиртай вэ гэхээр ийшээ даам гарах нөхцөл бүрдүүлж байгаа ингээд хайчин галны байлгаа хоёр талдаа зэрэг цохил хийх боломжтой байрлал гэж үзэн гэсэн үг. Тэгэхээр ингээд ороод ирж байна тий. Заавал одоо голлохын дүр барьдаа шүү дээ. Тэгэн утаа шууд голын хөрөнгөд таталж байгаа байхгүй. Энэ дээр одоо сонголт үүснэ шүү дээ тий. Ямар сонголтууд үүсэх вэ гэдэг тухай задлаад үзчихнэ. Одоо энэ хоёр хүн дээр дарчаар би одоо харийн бүх боломжийг нүүж үзээд компьютер руу шилжүүлээд одоо хариуг нь гаргана гэсэн үг. Нэгдүгээр юм бол хэдүүлээ
Ийм хүү, ийм хүү, ийм хүү, ийм хүү нөх юм бол яах нь үр дүн адилхан болоо явчихна. За нүлээ голын хүүгээ соолоод даамгаар авчиж. За энэ бүх хүнүүд хөдлөхөд яг адилхан энэ аргаар явчихна гэсэн үг. Тэгэхээр энэ нөхөр хүн яах вэ гэхлээр энэ гурван хүү тоглолтондоос яж ин автоматар хасагдчихж шүү дээ. Тийм үү? Илүү дэлгэнгүй ойлгохын тулд хайчин галынхаа байрлалын босуудыг устгах. За тийм байна. За тэгвэл одоо дараагийн боломжтой хүү буюу энэ хүү туршиж үзье. За 23 энэ хүү юм бол олонхын дүрм орж ирж байгаа 5 дээр даамгаар авчиж байна. За тэгэхээр энэ дүрс бас нөх боломжгүй болчихж шүү дээ. За одоо дараад чинь дүрс 10 үлдэж байна. За 10 8 2 хоёлоо нөх боломжгүй. Яагаад гэвэл 8 нөх юм бол өгөөд даам хэвэндээ болчих шүү дээ. Тэгэхээр энэ дүрсүүд маань бүгд нэг аргачлал дээр тогтож байгаа болж таарч байна. За энэ бүгд нөх боломжгүй. За мэдээж 19 бас нөх боломжгүй. За тэгэхээр одоо бидэрт 24 бас нөх боломжгүй. Олон өгөөж чадахгүй шүү дээ. Тэгэхээр одоо яг үндсэндээ хөөгөө явсаар байгаа байж байна. 2 хөвөл үлдэж байна гэсэн үг. За ийм хүү явах юм бол яах вэ? Нөгөө арга чи хэвэндээ байгаа шүү дээ тий. За тийм болохоор энэ бас боломжгүй болчихж байна. За одоо ингээ бүх хүнд боломжгүй болоо ганцхан ийм хүн үлээ. Тэгвэл яах вэ? Шууд энгийн цогцолтонд орчиж шүү дээ. За тэгэхээр энэ гарцаагүй гэдэг бодлогомод бол ерөнхийдөө бараг бүх хүмүүдийг болгож байна. Та хэд ойлгохгүй байгаа бодлогомудаа яах нь яг энэ аргын тусламжтайгаар бодох бол илүү зүгээр гэсэн үг байна шүү дээ. За энэ гарцаагүйгээс гадна одоо энгийн хувилбарын бодлого руу сэтгэлээс харъя л да. За жишээлбэл би бодож чадахгүй бодлого жоохон дэвшлүүлж гаад. За энийг бодож чадахгүй бай гэж үзье тий. За тэгвэл энэгээ өвчин. За шунд бол цахилгаан дээрээ дарлаа, алга болгот дээрээ дарлаа, цагаанаа өглөө. Хамгийн гол нь програмаа суулгах нь л их чухал байгаа шүү. Суулгасны дараа бол яг энэ бүх зүйл процесс ингээд явчихна гэсэн үг. За одоо цахилгаан дээрээ дарчиж байгаа тий. Тэгэхээр яах вэ? Идэвчж штэ. За одоо энэ компьютер дээрээ дарлаа. За 2 үгэн. За энэ бол ойлгомжтой төгсөж шууд идэв штэ. За одоо ямар үнэл хийх вэ? За 37. За яаж юм бэ? Цохилтын цувраа буюу идэх боломжтой байрлал нь чиний ингэж харагдаж байгаа болохоор энэ дээр бүр хэрэгтэй байна гэж цагаа үзээд тургуур үсгэж штэ тийм. За эдлээ одоо яах вэ? Даам гаргуулад бариад тэгээ цохилт хийгээд за яг 5 нүг байцсан байна тий. За ингээд бодлогын хариу ингэж гарч. Огт бодож чадахгүй бодлого байвал яг бүх боломжийг нь судалгаа хийгээд ингэж нарийн гаргаад тий тэгжиж ингэж хариу зүг болно гэсэн. Тэгэхээр ойлгохгүй бодлого байвал аль болох програмаа ашиглаад тий хариугаа гаргаад за ингэж бодох хэрэгтэй байсан байх гэдэг санаагаа аваад тэгээд үргэлжлүүлээд бол их зүгээр. За тэгээд энэ номын хариуг үндсэндээ бол програмаар шийдэж байгаа гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр та бүхэн бас ойлгохгүй бодлого идэхгүй бүр хэцүү байвал бас надтай холбогдоод тийм бодлогоо байсан уу гэд асууж бас болно гэсэн үг. Тэгэхээр би бас гойд туслаад байна. За тэгээ анхаарал тавьсанд баярлалаа. Хамгийн чухал зүйл нь програмыг эхнээс төгсгөл хүртэл яаж ажилуулах, яаж суулгах гэдэг тухай өгч байгаа шүү дээ. Энэний гол зорилго бол энэ бодлогоодыг бодож чадахгүй бодлогыг энэ програмаар дамжуулаад бодох гэсэн зорилгыг л тавьж байгаа шүү. За амжилт хүсье. Их баярлалаа. Баярлалаа.